Ганагийн сүгт давтай морил. Зөвлөлтийн ялгуулсан их ялалтыг өөр өнцгөөс харвал. 2008 онд Берлиний эмэгтэйчүүд гэдэг кино гарсан нь германчуудыг ёстой шоконд оруулах нь тэр. Гэхдээ германчуудыг гэхээсээ дэлхийн 2 дугаар дайнаар фашизмаас дэлхийг аварсан гэдэг Оросын чөлөөлөгч зөвлөлтийн улаан армийг нэг мөсөн харлуулж өргөсөн гэж болно. Киноны үйл явдлыг 1945 оны 4 дугаар сарын 20-нд Гитлерийн төрсөн өдрөөр бөмбөгнөөс хорогдох байранд байсан сэтгүүлч эмэгтэй Марта Хиллерсийн тэмдэглэлийн дэвтрээс сэтвэлсэн байна. Берлинийг зөвлөлтийн зэрэг эзэлсэний дараа түүнийг Орос зэргүүд нэг биш удаа хүчирхийлжээ. Ийм хувь зохиол Германы хэдэн 100 мянган эмэгтэйд яг л адил төхөөж. Бөмбөгөнд нурж сүйдсэн хотын гудамжинд Орос зэргүүдийн алив эмэгтэй наашаа гэсэн ашгаран тасардаггүй байсан гэдэг юм. Дайны дараа 2 Герман энэ талаар таг дугуй байсан, зүүн буюу бүгд найрамд хардчилсан Герман улс болохоор зөвлөлт холбоот улсыг анд нөхөр байсан, баруун Германд болохоор хохирогчд тэдний гэр бүлийнхэн үндсэндээ гэр бүлийн нууц болгон хавдарсан гэнэ. Берлиний эмэгтэйчүүд киноны гол дүр тоглосон Нина Хоон сэвлэлд аль талдаа л чамайг өнгөрсөн. Эрчүүд нь болохоор фронтод юу болж байсныг ярьдаггүй, эмэгтэйчүүд нь өөрсдийнхөө зовлонг дурсдаггүй байсан гэж ярьжээ. 2001 онд 90 наснда нас барсан Марта Хиллерс ч энэ бүхнийг дийлэхээс айж байж. Ном нь 1950-ад онд Америк нэгдсэн улс Их Британд хэвлэгдсэн ч Германы тал хэвлэхээс татгалзжээ. Ер нь мэдээж хэн л өөрийн ээж эхчүүд эмээгийнхээ талаар ил дийлэхийг хүсэх билээ дээ. Тэмдэглэлийн дэвтрийг кино болгохдоо ч зарим аимшигтай явдлыг оруулаагүй гэдэг юм. Киноны үйл явдал болохоор Орос зэргүүдэд байнга хүчндүүлэхээс сэрэмжлэхийн тулд Оросын офицерт бие үнэлж байгаа эмэгтэйн тухай гарна. Ийм байдлаар олон нэмц бүсгүй амьд үлдэж, норж сүрсэн эдийн засгийн үед хүүхдүүдэд тэжээж байсан гэдэг юм. Харин Орос зэргүүдэд хүчндүүлсэн олон эмэгтэй амиа орлож байсан. Маш олон нь халдварт өвчин авч үр хөндүүлж бас хүүхэд төрүүлж байсан гэж нийгэм судлаач Ренат Майнхоф хэлжээ. Үнэхээр ч 1945-аас 48 онд Германд жилдээ 2 сая эмэгтэй үр хөндүүлж байсан баримт үүнийг гэрчлэнэ. 1947 онд зөвлөлт засаг бэлгийн замын халдварт өвчин их дэлгэрсэнтэй холбогдуулан өөрийн зэргүүдийг орон нутгийн иргэдтэй харьцах асуудлаар хатуу цэрлэл үзүүлдэг болсон байна. Английн түүхч Антони Бивор дэлхийн 2 дугаар дайны тухай номондоо 1945 оны дундуураас зөвлөлтийн зэргүүд Германы газар нутагт 2 сая эмэгтэй хүчирхийлсэн гэсэн тоод орцсон байдаг юм. Немцийн болон зөвлөлтийн архиваас авснаа зохиогч зөвхөн Берлинд гэхтэл улаан армийн зэрэг дайчид 130 мянган эмэгтэй хүчиндэснээс 10 мянга орчим нь үүний дараа амиа хорлсон гэжээ. Үүнээс гадна түүний Берлин 1945 оны аимшиг гэсэн номд улаан зэргүүд зөвхөн Герман эмэгтэйчүүдийг төдийгүй бөөнөр хорих лагераас чөлөөлөгдсөн зөвлөлтийн эмэгтэйчүүдийг ч хүчиндэж байсан гэсэн байдаг юм. Ийхүү зөвлөлтийн зэргүүд чөлөөлөгдсөн бүхий л нутаг дэвсгэрт ийм хэрэг үлдсэн гэж баталжээ. Бивор номондоо дайны үед эрчүүдийн бэлгийн амьдрал нь нийгмийн хэм хэмжээнээс хэтэрч сахилга бат ичид зовох тухайд бараг ямар ч ойлголтгүй байсан гэсэн байлаа. Гэхдээ зохиогч бас үүнийг фашистууд зөвлөлтийн нутагт юу хийсэн бэлээ хэмээн харьцуулж Орос зэргүүдийн гэм бурууг зөвлөсөн юм. Их Британд дахь Оросын элчин сайд Григори Карасын мэдгдэл хийж энэ номыг завхарсан зүйлгээд бүх зүйл худал гэсэн байна. Оросын албаны улсын шинжилгээ ухааны академийн профессор 20 дугаар зууны дайны түүх судлалын төвийн хэлтсэн эрхлэгч Олег Ржешевский ч бас энэ бүхнийг баримтаар нотлох аргагүй гэсэн юм. Түүнийхэр бол Биворын ном судалгааны бүтээлхээс илүү дүүлянт роман гин. Оросын эрдэмтэд ер нь нацистуудын зөвлөлтийн нутаг дэвсгэрт үйлцний аягны хариуг улаан зэргүүд барих ёстой байсан, харин ч улаан арим холбоотнууд нь нэмцүүдэд энэрэнгүй хандсан гэж байлаа. Британийн Глазгогийн их сургуулийн төгч профессор Эван Маудсли эцсийн эцэст эмэгтэйчүүд дайны золиос олж байгаа нь анхны тохиолдол биш гэсэн бол Лондоны төгч Ричард Овер зөвлөлтийн зэргүүд өөрсдийнхөө эмэгтэйчүүдийг хүчиндээгүү гэжээ. Гэхдээ л энэ бүхнийг түүхэн баримтууд нотолж байна л да. Гвардийн 8 дугаар армийн улс төрийн газрын дарга хошууч генерал Скосировын 1945 оны 4 дугаар сарын 25-нд бичсэн илтгэлд зэргүүдийн зүгээс эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, дээрмхийх, танхаарах явдал сүүлийн өдрүүдэд эрс багасж байна. Суурин газар бүрт ийм хэрэг 2-3 бүртгэгдэж байгаа нь өмнөхтэйгөө харьцуулахад эрс багассан тоо юм гэжээ. Белорусын 1-р фронтын улс төрийн газрын дарга дэслэгч генерал Галажевын 1945 оны 5 дугаар сарын 31-нд илтгэсэн илтгэлд бас
Фронтын анги нэлтгэлүүдэд германчуудтай зөв бусаар харьцах явдал гарч байгааг шууд хэлхэн зүйтэй. Ийм явдал ихэвчлэн гэр бүлийнхэн нь нэмцүүдийн зэрлэг аллагын золиос болсон ховын өшөө авах гэсэн хүмүүсээс гарч байна гэж бичсэн нь бий. Оросын сэтгэл судлаач Михаил Решетников өнгөрсөн хийгээд ирээдүйн цагийн баатарлаг үйлсэн сэтгэл зүй судалгааны ажиллаараа 1992 онд Берлиний кино наадамд 1945 онд зөвлөлтийн зэргүүд Герман Польшид 2 сая гаруй эмэгтэй хүчинцэн гэдгийг нүдээр үзсэн хүний яриагаар баримтат кино болгон үзүүлсэн байдаг юм. Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр бол тэр үед 15-аас 16 настай байсан герман охидыг орос зэргүүд 100 удаа хүртэл хүчиндэж байсан гэсэн байна. Тэгээд хамгийн аимшигтай нь энэ хэргийг гэрч болгож өөрөө хэрэг татагдахгүй тулд охидыг хүчинцснийхээ дараа буудан алдаг байсан гэсэн түүх бас байдаг ажээ. Ганагийн сувгийн контентийг зөвхөн доор гарч буй YouTube сувгаас үзээрэй. Лайк, share, subscribe хийснээр та илүү олон сонирхолтой бичлэгийг үзэх боломжтой. Чанартай контентийг зөвхөн Ганагийн сувгаас. Нанкин буюу Нанжин хотод үйлдсэн Япончуудын хядлага. Өнөөгийн хятадуудын Японд хандах хандлага 2 дугаар дайнаас ихтэй. Япон цэргүүдийн 1937-оос 45 онд хийж байсан хэргийг хятадууд геноцид буюу хятадуудыг бөөнөр нь хоморголон устгасан хэрэг гэж үздэг юм. Хятадын төвчдийн бичснээр Япончуудын гарт 7 сая орчим зэрэг 17 сая гаруй энгийн иргэд амиа алджээ. Үүнээс хамгийн аимшигтай нь Нанжин хотод болсон аллага юм. 3 сар байлцны дараа Япончууд хятадын тэр үеийн нийслэл Нанжин руу хөдлөв. Тосиямукай Цёси Нодо нэртэй 2 Япон офицер хятадын олзныхноос хэн нь илүү олон хүн алхаа үзэж оролцсон гэдэг юм. Эхлээд хэнийн сэлмээр илүү хурдан 100 хүнийг цааш нь харуулах вэ гэдэг дээр тэмцээн зөхөв. Гэвч алсан хүнээ тоолж чадаагүй учраас нэмэлт раунд гаргаж 150 хүн алхаар болжээ. Энэ аимшигт тэмцээний үр дүнг сонин хэвлэлээр нийтлэн ялагч зэрэгт Япончууд баяр хүргэж байсан хамгийн аимшигтай. Гэвч 1945 онд Японоос бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсны дараа энэ 2 зэргийг шүүх хурлаар оруулж цаазаар авах ял оноолсон гэдэг юм. Харин хөдөн өдрийн дараа Япончуудын Нанжинд хийсэн хядлага айдас төрүүлмээр насанд хүрсэн бүх эрэгтэйчүүдийг хотоос гаргаж алав. Дараа нь хотын дотор хядлага эхлэв. Японы зэргүүд зэвсэггүй энгийн иргэдийн толгойг цавчиж, жадны үзүр төлөж, нохоо тавьж, нүдийг нь ухаж, гидсийг нь хүүлж байж. Одоо болтол чухам хэдэн хүн алуулсан тодорхойгүй. Хятадын түүхчдийн үзэдгээр бол 200-аас 500 мянган хүн гэжээ. Аимшиг тэргийг зайнаас ажигласан хүмүүсийн ярьснаар тэгэхэд янцын голын зэвэр гатлах боломжгүй болж цогцоор дүүрсэн байж. Охид жирэмсэн эмэгтэйчүүд эмгэд түүгээр барахгүй Гелман орог оролцуулаад 20-80 мянган эмэгтэйчүүдийг хүчирхийлж. Тэр байтугай эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртөж байж. Энэ хэлцийн тусгай отрядууд хим биологийн зэвсгийн судалгаа хийж байсан бөгөөд Японы зэргийн эмчнэр хэрэгээр хятадуудыг булчин задлах тахал салхин цэцэг зэрэг өвчин халдааж шинэ эмийн туршилт хийж хөлдөөж өвдөж тарчилгыг нь харахын тулд хөл гарыг нь тайрч байсан гэдэг юм. Япончуудад олзлогдсон хятад зэргүүдэд амьд үлдэх найдлага байсангүй. Дайны дараа дөнгөж 56 олзны хятад чөлөөлөгдөжээ. Японы эрдэмтэд амьд хүн дээр туршсан мэдлэгээ практик дээр шалгаж тахал халдаасан бөөсөр дүүргэсэн биологийн бөмбөгийг хятадын хотуудаар хаядаг байлаа. Гэхдээ Японы агаарын хүч голдуу энгийн бөмбөг хаях дуртай байлаа. 1938-аас 45 онд Японы онгоцууд хятадын том хотуудад 5000 гаруй удаа дайралт хийсэн түүх баримт байна. Хятадын хуурай замын цэрэг генерал Окамурагийн Санка Сакусен буюу 3 бүгдийг шатаа, бүгдийг алга, бүгдийг дээрэмд гэсэн стратеги ашиглаж байлаа. Япончууд бүх уургацыг хураан авч тосгодыг сүйтгэж хятадуудаар мин болуулж сэжигтэй харагдсан бүгдийг устгадаг байж. Окамурагийн стратегийн уршихаар 2 сая гаруй хүн амиа алдсан гэдэг юм. Японы армийн ардталд зугаа цэнгэлийн станц нэртэй хятад эмэгтэйчүүдийг хүчирхийлж зугаацдаг клуб маягийн газрууд байсан гэдэг юм. 1942 оны байдлаар хятадд 280 гаруй цэнгэний станц ажиллаж байж. Япончууд бууж өгсөний дараа олон улсын шүүхээр 920 хүнийг цаазалж 425 хүнд насаар нь хорих ял оноолсон гэдэг юм. Үүнээс гадна хүн төрлөختний түүхэнд хамгийн том эрдэм шинжилгээний хүн дээр хийсэн туршилтыг дэлхийн 2 дугаар дайны үед нацистууд хийж байсан байна. Бөөнөр хорих Аушвиц лагерийн доктор Эдвард Вирцийн удирдлагын дор Германы зэвсэгт хүчний албаагчдад
тулгарчулах өвчин зовлон урдчлан мэдэх арьс өнгөний үзэл суртлын улмаас хоморголон устгах зорилгоор хоригдлуудад маш олон төрлийн туршилтуудыг хийцдэг байсан байна. Хориг лагерийн толгойлох эрдэмтдийн нэг Жозеф Менгеле ихэр хүүхдүүдийн генетикийн судалгааг маш өргөнөөр хийсэн юм. Түүний туршилтанд орсон 1500 ихэр хүүхдээс ердөө 200 амьд үлдэж байж. Нам температурт хүний тэсвэрлэх чадвар ихэр хүүхдүүдийг тусад нь байлган нэгэнд нь өвчин халдааж нөгөөд нь зайнаас хэрхэн нөлөөлж байгааг ажиглах олон тооны бичил биетүүдийг бенжингээх, үржүүлэх гэх мэт хүний ой ухаанд багтамгүй олон тооны шинжлэх ухааны туршилтыг хүний бие дээр туршиж байсан байна. Энэхүү хүний санаанд ормгүй аимшигтай туршилтууд судалгааны үр дүнд анагаах ухаан өнөөдөр өдөө зэрэгтэй хүрсэн гэж зарим түүхчид үздэг байна. Та Ганагийн сувгийн контентийг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ битгий мартаарай. Чанартай контентийг зөвхөн Ганагийн сувгаас